За hello guys. Одоо цаг гэж яасан. За hello guys. Энэ мэдрээ яа. За hello guys. Тэгээ одоо цаг 3 болж байна. Таад бодож байгаа шөнийн 3 цагт юу хийж байгаа бэ? Унтаж амардаг юм гэж бодож байгаа. Зүгээр шөнийн 3 цагт хийж үзмээр санагдал өрөөд ирлээ. Тэг амар сонирхолтой санагдаад ирлээ. Шөнийн 3 цагт ямар гарууд нь тасал хийдэг бол гэж бодоод. Тэгэл өнөөдөр тэгээд ямар ч хөнхий хийж гэж бодож байна. Зүгээр сайн гар игээл өмөрч идэв. Тэгвэл бас сая бас ажилсан болохоор жоохон ядаралтай байна. Тэгэхээр өөрөө нэг шахаад бол яах вэ? Ороод би нэг их ярихгүй бах. Зүгээр ороод шууд хийдгээгээл гараад ирэх гэж бодож байна. Тэгэхээр та зүгээр миний тренинг монтажийг үзэх бах. Тэгээд ямар тач битгүй. Ямар тач stay tuned guys. Энд ороод ирсэн. Тэгээд харахад бол ганц 2 хэдэн хүмүүс бол байна. За нэг баргасаагаар бол нэг 10 хүмүүс бол харагдчихж байна. Good morning. Nice. За зөвлөлтөд орё да. Бэлтгэж хийхээс өмнө бол мөрөө сайн халах хэрэгтэй. Яг бол өмнө бас мөрөө битээжсэн учраас та мөрөө халаагаад ер нь хайдас юм татад игч байгаа бас мөрөө сайн халаагаарай гэж үглээ. Бэлтгэхийн плэс сэргийлэхэд бол за энэ дээр бол мэдээч эвцэнтэй энэ бол одоо мөрөө халсан хүмүүст бол хийх ёстой ер нь таслууд энийг ингэснээр бол мэдээч одоо rotator cuff гэж болчихсон байгаа. Тэрийг бол ажилуулад мөрийг бол илүү доктортой барих тал дээр ажиллаж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө энэ дасгал бол ер нь бол чиний ганцаа бол хамгийн чухал дасгал. Яг бол энэ дасгал яг чиний гарыг том харагдуулдаг дасгал гэсэн үг. Ерөнхийдөө гарын чинь дундх brachialis гэдэг булчин гэж санагдаж байна. Гүчтэй. Ямар ч тач энэ дасгал бол хамгийн чухал миний хувьд бол яг бол гарыг ч маш том харагдуулдаг. Одоо tricep руу орсон байна. За энэ дасгал бол мэдээж classic tricep push down руу хийж байна.
Энэ дээр бас их эвгүй байсан. Анх удаа энэ дээр сууж үзсэн. Тэгээ нилээ ер нь нэвэн авах гэж нилээ утсан. Нэг харж байгаач л. Би судлаа нэг дээшлээ, нэг доошлоо өнцгөө биш олохгүйсэн л хэлж болно. Энд дээр тэгээ сонио бас дээрээс нь гидс ажиллагдсан. Ерөөс ингэ миний тохоо ингэ дээшээ хөөрөөдсөн ингэ наалдахгүй. За тэгэхээр ямар ч бичлэг бэлгэлээгээ дуусгалаа. Тэгээ гоё энэ гар ийсэн сайхан хөөчлөө бүр. Би болохоор та хэрэг миний өмнөх бичлэгээс харсан бол би мөрөө малтсан байгаа. Тэгээ тэр миний мөрөө малтсан бүр 2 дахь удаа би малтсан. Тэгэхээр ерөнхийдөө бол би яг өнгөшгөө бүр яг амар тэгээ хүнд жин авч чадхааргүй болсон гэж хэлж болно. Гэтэ яг би энэ 12 сард баг хагалгаанд орё гэж бодож байгаа. Тэгээд хагалгаанд очиод яг сайн мөрнийхөө одоо тэр мөрөө ингэ тойрсон булчингуудаа яг сайн хөгжүүлээд дараа тэр мөрийг барьдаг шөмсүүдээ яг сайн дараа нь хагалгаанд орсныхаа дараа бэлтгэл хийгээд чангалж чадвал баг гайгүй өмнөх хэмжээний шиг хүнд өргөж чаддаг болох гэж бодож байна. Ямтаж бичлэгийг үзсэн дуусна гэсэн бол баялаа. Дараа шимжлэгээр уулзъя. Бай.